Улсын хэмжээнд төрийн өмчийн 1432 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байгаагаас анхны усан сантай цэцэрлэг болох Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийн усан сан ашиглалтад орлоо. Усан сан нь 12-ыг харьцах 6 метрийн өргөнтэй 60 тонн усны багтаамжтай. Усны гүн нь цэцэрлэгийн насны хүүхдүүдэд зориулаад 90-с 1 метр 10 см хүртэл өндөртэй. Тус усан сангийн усыг өдөр бүр шүүж цэвэршүүлдэг бол сардаа 1 удаа цэвэрлэгээний бодис хийж хийвэлдэг байна. Ер нь бага насны хүүхдийг эрүүл зүйлэн чирэгжүүлэх, усаар эмчлэх, усаар чирэгжүүлэх ийм зорилгын дор бас байгуулагдсан. Манай цэцэрлэг бас нэг усан бассейн яг мэрэгжлийн багштай. Учраас бол яг мэрэгжлийн багш бол өөрөө удирдаад аваад орчдөг. Бүлгийн багш нар бол мэдээж аюулгүй байдал талаа хангаж бас цуг ордог байгаа. Тэгэхээр бассейны хувьд бол эрэгтэй эмэгтэй хоёр түүштэй. Түүш маань бол бас мэдрэгчтэй. Яг хүүхдийн бага насны хүүхдээ биеийн дулаан бол 32 хэмтэй байдаг. Тэгээд яг 32 хэмд тохирсон халуун бол халуун ус бол гоожно. Тэгээд холдохоор бол юу гэдгийг бас ус цогцдог мэдрэгчтэй гэж бол ойлгож болно. 7 дугаар цэцэрлэгийн усан санд 4-5 хүртэлх насны бүх хүүхдүүд хамрагдах боломжтой. Мөн тус усан санд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд нөхөн сэргээх усан эмчилгээ хийх боломжоор хангагджээ. Ер нь бол нэг тэгш хамаа сургалт буюу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хамраа сургах талаас аймагаас бодлого барьж байгаа. Тэгээд аймагаас бодлого бариад ерөнхийдөө манай цэцэрлэг дээр 2 бүлэг хөгжлийн бэрхшээлтэй буюу тийм тэгш хамралтын хүрээнд байгуулахаар ажиллаж байгаа. Тэгээд тэр хүүхдүүд хамрагдах юм бол ер нь усаар эмчлэх, усаар чирэгжүүлэх, усан илдэг массаж хийх ийм үйл ажиллагааг басан усад ганцхан байдаг бассейнтэй цэцэрлэгийн бас хувьд бол бас ийм давуу боломж гэж харж бас энэ ажил хэрэг болохоор бас аймгийн удирдлагууд маань бол ярьж хэлэлцэж байгаа. 7 дугаар цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажил 2020 онд бүрэн дууссан ч өнөөдөр албан ёсоор нээлттэй хийлээ.